Шууд амжилттай юм байна. Оо, мэдсэнтэй байх байна. Орцсон байна орцсон. За. Одоо инженер шагнаадаас одлоо. Одоо олж ирсэн юм шиг. Туурдаа. Одоо баг юм шүү. Наа зүг дуусчихдээ. Одоо олж ирж байгаа юм шүү. Одоо баг юм шүү. Стокууд одоо шүү дээ. За, анхаараа. Сток өгч шүү. За одоо. За ороод. Тэно. Орцсон шүү. Нэрэлч нэ. Хонтороо юу орцсон шүү дээ. Юу нэг зүйл юм гэдэг авах. Тэгээд хавтад дамжуулаад Монгол Улсээс видео болгох. Бид мэдээж гэдэг. За эхний ээлжинд хамгийн ихэнх юу гэж хэлэх вэ гэхээр Монгол Улсээс болоод сой барамсууд юу бол сүүлч түүний үүдөө хийгдсэн тайлбар гэсэн байна. За энэ ямар ч төлөвлөгөө мөсөн төлөвлөгөө хоёр багцыг суулгах. Сой барамсууд тэгэхээр энэ сой төлбөрийг аваад бид 5 жил хугацаа өгөө. Тэгээд 5 жилийн хугацаанд яг юу хийсэн бэ? Оюутны хүмүүст үзэж гарах байдлаар сайжруулах зүйл байна гэсэн. Сой төлөвлөсөн байна. Энэ 5 жилийн эцэст одоо 4 жил болсон бүх оюутнууд сой төлбөрөөр төсөөлөд биднээс суралцж очиж бидэнд ямар нэгэн таатай мессеж хэлсэнгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ эсрэг тэнцвэр хийсэн. Өсөйдөө. За энийг олон нийт хамт зүг байх хэрэгтэй. Бид нар Монгол Улсын суулгах гэдэг газар томгаа Монгол Улсын суулгах эсрэг юм. Одоо энэ бол Монгол Улсын суулгах байдаг. Суулгахаа чанартай үйлчлэх хандлага зэгсэж байгаа юм. За бид нар бас лооцсон барьж гадуур чигсэж нийгэм хандаа зөв сургуулийн бол сургуулийнхаа байр дотор ч гэсэн байна. За энэ нөгөө талаараа
сургуулийн хүмүүст унаад гэсэн. Хоёрт нь манай асуудал зөвхөн шийдэх гэсэн юм байна. Өмнө нь чагсаа цуглаа гэхээр гадна гаж ураад тавцсан байж хүмүүс рүү нийгэм бүр хандсан байдаг. Энэ одоо бид нар асуудал юм шийдэх. Яа гэвэл Монгол улсын сургуулийн бид нар ирээдүйн сэсгэлт тэр учраас бид нар асуудлыг одоо ийм шийдэж эхэлж байна. За тэгээд энэ хөрсөөр харамд нь бол тэгээд 2016 оны байдлаар бол 3.3 тэрбум төгрөг болдог. Эдгээр сапарат хийсэн байгаа. Тэгэхээр цагийн төлбөр бол өмнө нь манай тусгай зарцуулалт тогтмол байх хэрэгтэй байна. Энэ хөрсөгийн нэр бол сургуулийн чанар болж сургуулийн орчин аюултай дэмжих үйл ажиллагааны бол чанар чигтэй гэж хэлж байгаа. Бид нар бол их сургуулиас үйлчлэг авч байгаа хүмүүс бид бол хэрэглэж тийм бол тэр бид өөрсдийн хүлээний үйлчлэг авах хэрэгтэй. Мөн одоо оюутны үйл ажиллагааг дэмжих зардал гэж энэ зардал нь бол тэр оюутны төлөвлөлт хөдөлмөр эрдэм шинжилгээ, соёл бодлого, спорт, олон даах хэмжээний зохион байгуулалтыг зарцуулдаг байгаа. Энэхүү бол оюутны үйл ажиллагааны зардал нь бол тэр үйлчлэгийн яг гүйцэтгэх нь маш муу байдаг. Тэгээд гүйцэтгэх нь тавьж тэмцэхгүй байдаг. Энэ гүйцэтгэх нь муу шалтгаан нь тэр сургуулийн зөвлөмжийн зүгээс оюутнуудаа чиглэсэн, оюутнуудаа нэмсэн, оюутнуудынхаа нийгмийн зүйлийг илэрхийлсэн, мөн дээрээс нь дэлхийд олон улс нэрээр гаргасан оюутнуудаас хөгжлийн хэмжээнд бол маш бага гэдэг хаалт хийж байна. Үүгээр бол тэр бид нар бол сургуулийн захиргаан нийт оюутнуудаа сонсдог дэмждэг, надад сүлжээ орчин бүрдүүлдэг. Мөн дээрээс нь оюутнуудынхаа сургуулийн засвар болон зохицол дээрээс нь бодлоо авах дээр баш оюутнуудынхаа саналыг авч тэрний хурлаар оруулж бид бол төсвөө асуултыг биднээс шаардж байна. Сегодня у нас будет часа физически. Вернее, свободную разрушение. Вот я буду перед вами. Народе учится. Вот я шутала. Сам дома. Одоо энэ л бас одоо сүүцлийн үйл ажиллагаа үр дүнгээс цоолох юм бол 3 өдөр дараа хүмүүс хийж хэлсэн байна. Энэ жигсахтаа 200-300 гэж хэлсэн. За энэ хоёрт нь яаж хэлсэн бэ? Эхний 2 өдөр хичээлээ байдаг гэж хэлсэн. За дараагийн өдөр нь боловсрол шинжлэх спортын яамны хамт очиж хэлсэн. За энэ яагаад хэлсэж юм бэ гэхээр хүн гэлээр мал хөлөж байна. Хэвээ үнээр бичиж цаасаа өгөөд ойлгуулчихсан юм бид байна. Тийм учраас энэ зүйлийг 5 жил ярьсан. Үйл үйл ойлгомжтой үйл ажиллагаа энэ асуудал шийдэх учраас энэ удаа дэрэгтэй хийж байгаа. Яг яам хасч хэлж байгаа юм. Энэ өөрсдөө их асуудал өнөд байгаа. Бүх байгууллагууд мэдсэж яг ажиллагаа шийдэх байгаа юм гэж хэлж байгаа. Тэгээд дээрэс нь ерөөхдөө бас төрөөс усаас бас хангаж болж өгдөг мөнгө өгчих юм бол Монгол Улсын сургууль маань бидний төлөвлөгөөс нэмэх байх.
зарим бас боломжууд бий болж байна. Яагаад гэвэл зарим залгууд нь усаас авч ирэхгүй учраас тэрийг нөхөд оюутны төлбөрийг нэмж байна. Тийм учраас бас яагаад бас энэ мөнгө өгдөг байх чи гэж бас амын хэлбэрээс хүсэлтэй байсан байна. За үр дүнгээс үзэх юм бол төлөвлөлт мөнгө зүйл бол оюутны хамгаалалт төлөвлөлт усаад төлөвлөлт авдаг. Тэр төлөвлөлт зүйлээр бүгдээр оюутнууд хасаас боломжтой. За оюутны зүйлийг үзэж байна. Энэ зүйлээр тайлбар авахаараа техникийн үзлэгээс хамсдаг гэсэн зүйлээс Монгол Улсын сургуулийн төлөвлөлт зүйлийн батаас ажлын хэсэг гаргасан. Өсвөрийн бүртгэл ажлын хэсэг гаргаад за нэгдүгээр ямар зүйл шийдвэр гэхээр үндэсний аудитын газраас Монгол Улсын сургуулийн хөсөө програмч гэдэг зүйлийг хууль бичиг хэсэг талаах гэсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэх дараа нь хэмжээж ойлгосоо зөвлөлт авах хэрэгтэй гэсэн. За хоёрт энэ оюутнуудаас хаалцсан гэж байна. Тэгэхээр оюутнуудад би хүмүүст тайлбарлах өгөө амстай шийдвэрлэсэн. За энэ ажлын хэсэг одоо болтой юм чинь. За ихэд энэ тэмцлэх маань үр дүн юу вэ? Бидний өөртөө батлагдчих байсан өсвөр төлөвлөлт зүйлс анхны зөвхөн тийм одоо ажлын хэсэг. Тэгэхээр ажлын хэсэг маань бас нааштай явуулж одоо яг л бас нөөцийнхаа цогтой хүнтэй танилцуулж яг биднээс авах юмдээ юу гэж байгаас харж үзэж болж байна. Энэ нь бас өөртөө үзүүлэх дээрээс нь бас бидний төрөөр шаардлага үе зүгээр нэг гэсэн цуглаах хэрэгтэй юм. Яг хэвээр гэхээр сургууль маань төсвийн төлөвлөгөө гэж нэг оюутны төлөвлөгөөс судалж байгаа зүйл боловсруулалтаа оюутны хасалтыг авах гэж үзэж байна. Тийм бол энэ нь яг л бид нар энэс хамтаа болох учраас дараа нь чанар хийж болох юм. Бидээс хамтаа болох учраас яг. Тийм учраас бидний ямар санаа тусдаг бүгд энэ зүйл явагдаад байгаа учраас оюутны хаалт болчихсон дахиад тийм учраас одоо бид бас шаардлага тавьсан суулгаад үзэж байна. Төсвийн төлөвлөгөө оюутны хөгжлийн засвар гэдэг юм. Оюутны төлөвлөгөө санд тусны авдаг байж байна. Энэ хэм одоо гаргасан юм байна. За ер нь бол энэ хөө тэмцлийн үйл болов ажлын хэсэг гэсэн шалтгаан явагдаж байна. За тэгээд дараа нь бас энэ зүйлийг ойлгох гэж бас нийт оюутнуудын талаарх бас нэг бодлыг засмаар. Ямар үгээр оюутан гэхээр ер нь бол энэ бодлого болсон төрөөс мөнгө гарсан, төлбөр багасгах гэсэн, тус мөнгө хийсэн юм байна. Тогтсон юм байна. Тэгээ одоо энэ манай Монгол Улсын сургууль хийж байгаа үйлчлэгч гэсэн төлбөр мөнгө гаргах гэсэн үйлчлэг зүйлж хийж байна. Яг нь бид нар өгсөн мөнгөийг хаахаас хэмжээ өгдөг болж байна. Бид нар өнөөдөр сая 3 бид нар ингэж жил бол энэ хаашаа уусаад юм гэсэн энэ шалтгаан тэгээс ч сургууль манай бидний мөнгөийг хаас бид нар мөнгө өгсөн гэсэн байна. Самбай Монголын сургууль за тэгээд энэ зүйлээ гол төлөвч нь бол одоо бид нийт төлбөрийг бол ихэнх гэр бүлээс эцэг хөлж байгаа. Энэ бол оюутнууд маш их дараа энэ дарамтлыг бол үүрэх чай буусан. Энэ үдээс таангаас мөс оюутнууд болсон юм. Энэ бол Монгол Улсын сургууль нийт оюутнуудын самбарчлалыг болгох бид оюутны төлөвлөгөөг хийж байгаа гэсэн. Тэрээс одоо нэг баяр хөдөлгөөний төлөвлөж болж байгаа юм байна. Оюутнууд талаар үзсэн. Жоо өөрсдөө энэ оюутнууд чиглэлд нь босч авч байгаа юм болсон ч юм уу. Жооч санс. Сүм хийж үзэж байгаа. Яг их одоо бид бас гэж байгаа. Тэр мөнгө эзэмс хийж байгаа. Тэр үдмгүй байсан. Ерөнхийдөө оюутнууд хийж байгаа чинь өндөр төлөвлөсөн үгээр өндөр боловсрол хаалтаас болж байгаа яаж ч. За тэгээд энд бас нэг бүлийн дэслэр хацсан байсан үсгэлмээ. Мөсөд үсгэл задлах гэсэн үг хасаад байна. Тэр бас филм хэллэхэд бас болж ирлээ. Энэ ямар нэгэн хэмжээнд төвчөөр тэсээ давж байгаа ч тийм. Ямар нэг суулжтай биш юм. Эсвэл зөвхөн зүйлийг бас барьж үзэж байна. Яг л энэ зүйлээс болж гол шалтгаан гэдэг нь хаалт. Мөсөд үсчих гэсэн үг. Үсцэн байна. Зураг нь хамаач гэсэн үг. Тэр үсгийн дараа миний би өөрөө аюул хийсэн бэ. Энэ ажлын хэсэг болсон. Өөрөөр хэлбэл ажлын хэсэг хийсэн байна. За энэ ажлын хэсгийн маань хэлэлцсэн юм. Манай гахны таа оюутны
юм бол дараагийн хаалтыг авч байгаа шүү. Тэгэхээр яагаад үсгэн нэг хүн зүйлсээс болоод энийг бол нэг хэн залуус суугаад энийг бол тавч гэдэг. Одоо чигсэн цогц гэдэг нэлээд байна. Яг энэ бол чигсэн цогц бол маш боцсон шүү дээ. Өөрөөр сураа явж байгаа хичээлээ зөвхөн чигсэн явж байгаа. Бид нэг юм байх гэсэн юм маш энгийн зүйл байна. Тийм учраас бид энэ одоо шинэ зүйлсээр чиглэлээс энгийн юм болоод дараа үсгэн зах. За энэ бол ямар нэг байна гэвэл энэ машины төлөв хараа юм зүйл үзэж байна.Ээс нөгөө зүйл бай, маркна бүгд бай.Ээс мөс шинэ зүйл. Яс ер нь бол Монгол улсын хамт оюутан залуус ихэд зүгээр нийтийн сайн сайхныг ганц удаа шалгуулж үзье гэж байна. Энэ хөө манай хэлсэн оюутан бизнес бол бүгд сайн гаргаж ирж байгаа. Согын захиалгач гэсэн бас маш тайван гэж одоо үзэж байгаа хүмүүс авч үзэх бол бид бас боломж байна. Тэгэхээр асуудлыг заавал хөдөлгөөний нааш шийдэх боломжтой байна. Тэрийг хамаа болгож шийдэх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр асуудал гарчих юм бол бид бол заалсантай гэсэн юм байна. Ямар хандсан гэдгээс ямар хэмжээгээр ямар тайлбартай байна? За, боловсрол соёл шинжилгээ спорт юм. За, яагаад юу ч хандсан бэ гэхээр түрүүнд хэлсэн. Илүү асуудлыг мэдсээр үж яаж шийдэхгүй байна. Энэс шийдэж өгч шийдсэн. Одоо ямар хандсан бэ гэхээр ажлын хэсэг гэсэн байгаа. Ажлын хэсэг дээр ажиллах төлөв шинж өгье. Өөрсдөө төлөвлөгөөг ажиллаж өгье. Тэгээд дээрээс нь бас шалгалт хийгээ орох гэсэн хандсан. Ямар спорт юм. Тэгээд бас нэг зүйлийг анхаарал хэлэх. Энэ үйл ажиллагааны ард ямар нэгэн нам устдал байхгүй. Ямар нэгэн хувийн ашигласан проект байхгүй. Энэ бол Монгол улсын нийт оюутнуудын санамсдаг гэж байна. Бас ахиад нийгэм бас хүмүүс олон борш ярьж байна. Ямар нэгэн нам устдал хэмээн байхгүй. Манай оюутнууд шууд сүнэтэн хүмүүс оюутнуудын асуудал шийдэж байна. За тэгээд үзсэн баярлалаа. Хүмүүс бас сүлжээ авч байгаа. Бас бидний хэлж байгаа. Энэ зүйл хавч гэсэн одоо үзсэн юм шиг бодож байна.